Сүүлийн хэдэн жил би амиа орлтын талаар нэлээд их бодсон. Амиа орлтыг судалдаг. Яагаад гэвэл амиа хорлолт гэдэг бол өөхөх гээд байгаа асуудал ерөөсөө биш. Амиа хорлолт гэдэг амьдрах гээд байгаа асуудал гэхгүй юу? Амьдрал утга учиргүй байгаа учраас амьдрал яг хүн ёсны амьдрал биш байгаа учраас амиа орлтыг сонгодог. Жишээлбэл шударга ус нийгэмд миний үнэт зүйл шударга. Тэгээ би шударга бус амьдрах ёстой болдог. Үүнийг би төвчж чадахгүй учраас би сүнсээ удалдаж чадахгүй учраас амиа хорлох тэр арга замыг сонгох жишээтэй. Тэгэхээр амиа орлолт гэдэг чинь амьдрах тухай асуудал. Тэрнээс өөхөх гээд байгаа юм биш. Тийм учраас би хүмүүсийг ч гэсэн ахин дахин амиа орлох талаар бодоосоо гэж уриалж байна. Францын социолог Жан Бодраар ингэж хэлсэн. Философи үхэлд аваачдаг. Социолог амиа орлолтод аваачдаг гэж. Өөрөөр хэлбэл философт үхэл гэж юу вэ гэдгийг авч үздэг. Үхэл бол судлах зүйл нь. Амиа орлолт биш. Социологд бол үхэл чухал биш. Үхэл гэж юу юм энэ гэж авч үзэхгүй. Ганцхан амиа орлолт гэж юу юм гэдгийг авч үздэг. Ялгаатай. Ойролцоо юм шиг мөртлөө шал өөрөхгүй юу. Тэгэхээр би ч социологчийн хувьд илүү үхэл гэхээс илүүтэйгээр амиа орлолт гэдэг дээр илүү төвлөрдөг. Францын зохиолч Флобустын бичсэн Мадам Бувар гэж зохиол өгдөг шүү дээ. Монголоор Бавар хатагтай гэж орчуулсан байдаг. Тэр ном хэвлэлцэн байж байдаг шүү дээ монгол хэл дээр. Тэр хатагтай Бувар яадгүй гэхээр тухайн нийгэмд өөрийнхөө амьдралыг өөрөө авахын тулд утга учиртай амьдралаа бий болгохын тулд амьдралаа сонгохын тулд гэтэл тэгж чадахгүй байгаа учраас гэхдээ тэр хүн өөрөө тэгж чадахгүй байгаадаа биш. Нийгмийн тэггүүлэхгүй тогтолцоотой учраас бусад тэр соёл хүн аль хэдийн хэвсцэн нэг цутгамалд орцсон байгаа учраас тэгж чаддаггүй. Тэр хүн өөрийнхөө хүссэн амьдралаар хүн ёсоор амьдарч чадахгүй байгаа учраас үүнийг төвчж амьдарч чадахгүй, насаа илээж чадахгүй гэдэг амиа орлдог. Тэгэхээр амиа орлолт ч өөрөө хоёр утгыг агуулдаг юм. Нэг талаараа бол яг хүн харахад амьдраад байгаа мөртлөө үнэхээр яг хүн ясаар амьдарч гин үү? Амьдсан шиг амьдарч чадж гин үү гэдэг асуулт. Хэрвээ тэгж чадахгүй байвал амиа орлтын талаар бодох хэрэгтэй гэсэн үг. Нөгөөх нь бол ер нь шууд утгаараа муу утгаараа гэсэн үг. Байж болохгүй утгаараа гэсэн үг. Тэгэхээр би илүү тэр ихний утган дээр төвлөрдөг. Тэ. Одоо маш энгийн жишээ авч хэлвэл феодалын нийгэмд багтлах ёс гэдэг чинь одоо хүчирхэл шүү дээ. Багтлах ёс гэж байхад эрчүүдийн хууль ноёлдог. Хамгийн хүчирхэг тэр хүмүүс ноёрхдаг нийгэм явж байна. Энд эрэгтэй хүний сонголтоор тэр эмэгтэй хөөрхөн харагдсан учраас зөвхөн тэр эрэгтэйгийн хүсэл сонирхлоор гэр бүл болох, гэрлэх бүх насаараа бэлгийн амьдралд оролцох ийм сонголт руу яваад очиж байгаа. Сонголт биш, бүр ийм хүчирхий одоо юу гэдэг юм, тулгалт гэх юм уу? Тулгалт. Тэ. Сонголтгүй сонголт гэж ярьдаг. Тэгэхээр бүх насаараа тэр эмэгтэй хайргүй хүнтэйгээ амьдрах уу? Өөрөөр хэлбэл хүн харахад амьдраад байна. Гэхдээ зүрх сэтгэл нь өвчгсөн амьдрсан мэт санагддаггүй. Одоо насыг илээж байгаа, зүгээр нэг насыг барж байгаа. Өдөр хоног барж байгаа гэдэг шиг насыг барж илээж байгаа ийм амьдрал руу. Хэрвээ ийм юм бол үүнийг би төвчж чадахгүй учраас амиа орлох замыг сонгож болно. Тэгэхээр энэ бол жишээлбэл амиа орлолтод авч үзэх ёстой нэг сэдв нь. Тэгэхээр
Ягаад би хүмүүсийг дахин амиа хорлох талаар бодох ёстой вэ гэж хэлээд байгаа. Ягаад би өөрөө дандаа боддог талаар ингэж бичлэг хийж ийн вэ гэвэл амиа хорлох гэдэг бол үхэх гээд байгаа тухай асуудал биш. Харин ч зэрэгээрээ амьдрах гээд байгаа учраас. Тийм. Амьдрах гээд байгаа учраас, амьдрах ёстой учраас амиа хорлох талаар бодох ёстой. Тийм. Тэрийг мэдгүй насыг илээж болохгүй. Тийм. Амьдрах ёстой. Тиймээс амиа хорлолт бол амьдрах талаар шүү. Үхэх талаар биш шүү. Тийм. Амьдрсан шиг амьдрах талаар бодоорой гэдгийг уриалж байгаа гэсэн үг.